Энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол энд бол илүү олон нийтээс хамгийн их мэдмээр байгаа. Асуугаасаа гэж бодож байгаа. Иргэдээс ч гэсэн ирж байгаа энэ санал дээр үндэслээд нэг асуулт ерөнхий сайдаас асууя гэж бодож байна. За энэ өнөөдрийг хүртэл одоо энд орж ирж байгаа асуудал юунаас эхэлтэй вэ гэхээр 3 орчим 7 хоногийн өмнө те ерөнхий сайдын хүүгийн одоо асуудал дэгдээд за орлогоо нотлооч гэдэг хөдөлгөөн өрнөсөө. Төд удалгүй энэ нь огцрох амархан гэдэг хөдөлгөөн болсон. За тэгээд нэг удалгүй энэ маань Монгол Ардын намын баг хурлын одоо хамтарсан засагтай байх уугүй юу гэдэг шийдвэр рүү орсон. Тэгээ өнөөдөр бид нар улсын хурал дээр ерөнхий сайдад бодлогын асуудлаар итгэл хүлээлэх үгүй юу гэдэг асуудал болоод орж байна. Энэ 3-7 хоногийн хугацаанд орлогоо нотлох асуудал маань бодлогын асуудал дээр итгэл хүлээлэх асуудал болоод хувирцанд үндэ иргэдч нийгэмдч яагаад юм болчих гэдэг үнэлт өгнөлтийг өгөх боломж олдсонгүй бидний хувьд ч гэсэн юу болоод байна гэдгийг тунгаан бодох бас боломж хомс байлаа гэж харж байна. За тэгэхээр одоо гадаа жигсэж байгаа тий олон хоног жигсэж байгаа залуучуудыг бол ойлгож гин, сайшааж гин, үзэл бодлоо илэрхийлж гин энэ бол арчсан нийгмийн эрүүл үзэгдэл гэж харж байгаа. Гэхдээ сошиал дээр гарахад одоо сошиал дээр бие биенийг харлуулдаг PR гүтгэж гүжирдэж байгаа асуудал бол хэрээс хэтэрж байна. За өчигдрөөс эхлээд улсын хурлын гишүүд рүү ч гэсэн ингээд зохион байгуулалттай 100 мессежүүд ирж байна. Над руу ч гэсэн ирж байна. Яг одоо өнөөдөр санал хураалтанд нөлөөлөх зорилготой ийм нэг шантаажлсан эсвэл айлгсан те ийм хэн мэддэхгүй зохион байгуулалтаа яг адилхан мессежүүд ирж байна. Бид нар төрийн одоо шийдвэр бол бас улс хууртай шүүн бодож ээж гарах ёстой гэж бодож байгаа. За энэ хөөсөрсөн суртал ухуулгынхаа дотор талцуулсан ийм нийгмийг талцуулсан хар PR их болж байна. Сарниулсан ийм элдв дуйлаанууд бас бол үнэхээр олон нийт бол залхаж байна. Бидэж бас залхаж байна. Тэгээ энэ дээр олон нийт ард түмэн юу хүсэж байна гэхээр эрүүлэр тунгаан бодох энэ орон зайг өгөөч ээ. Цаг хугацааг өгөөч ээ. За дан ялангуяа ерөнхий сайдаас хувь улс төрчийн хувьд энэ дээр улс төрчийн манлайллыг үзүүлээч ээ гэдгийг л хүсэж байна. Тэгэхээр нөгөө анханасаа орлогоо нотлох асуудал маань яаж явж байгаад ийм асуудал болоод хуурчих вэ? Энэ орлогоо нотлох асуудал юу нь ямар шатанд байна? Үүнийг ерөнхий сайд бас олон нийтдээ ард түмэндээ ил тодор тайлбарлаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ талаар ерөнхий сайд бас дэлгэрэнгүй тайлбар өгөөч гэж хүсэж байна. За Эрдэнэ сайд хариулъя. За та бүхэн бүгдээрээ л ажилласан байх. 5 сарын 14-нд гашуун сухад ганц модын төмөрч замын хил холболт болсон. За Тухайн сайд, за сангийн сайд гэдээ бид нэр олуулаа ингээд явсан. За ган төмөр дарга дөрч чанд сайд нар ч явжсэн. За яг тэр үедээ давхцаад ийм мэдээлэл бол одоо цацагдсан. За би үрчрээд тайлбар өгөөд тэр өдрөө л авилгалтай тэмцэх газарт одоо бүх материалуудаа бүрдүүлээд өгсөн. Тэгээд ялангуяа одоо гишүүдээ та бүхэн бүгдээрээ л мэдж байгаа. Бид нар бүгдээрээ л хөрөнгө орлогынхаа мэдүүлгийг өгдөг. Хөрөнгө орлогынхаа мэдүүлгэн дээр үндэслээд бид нар орлогоо нотлох ёстой. Тэгээ бүх материалуудаа аваад ингээд өгсөн. За ингээд хүүтэйгээ уулзсан. За хүүтэйгээ уулзаад бас юу болваа гэд ингээд асуусан. За тэгээд манай хүү бас очиж тайлбар өгсөн байна. За хүмүүс бол одоо 23 настай. Тэгээд уулзаад ярихт бол одоо ялчгүй одоо нэгэн бүсгүүд бол хайр сэтгэлтэй болсон нь бол үнэн байна. Тэгээд би давхар болоод ингээд бүгж билгэлсэн л юм бэл. Бүгж нь 17 сая төгрөгийн үнэтэй бас богооч билгэлсэн тэр нь 500 мянган төгрөгийн үнэтэй авсан дэлгүүр бүхэл одоо тэр нөгөө материалуудыг нь авилгалтай тэмцэх газар бүгдийг л өгсөн байна. За тэр нэг том үнэтэй одоо машин тэрийг судалж үзсэн Монголд ерөөсөө 10 хүрэхгүй л байд юм л. Тэр эднэр л бүгд худлаа мэдээл. Тийм учраас энэ бүх зүйлүүд хөрөнгө орлогын мэдүүлэг open data дээр нээлттэй байж байгаа. Авилгалтай тэмцэх газрын захин мэдээлэл дээр байж байгаа. За ингээ авилгалтай тэмцэх газар аваачаад өгсөн. За хугацааны хувьд бол үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтэй одоо нэгтлээд энэ бүх зүйлүүд одоо яасан бэ гэдгийг нэгтлээд тэгээ буцаагаад хариу өгд юм байна. За энэ бол 30-аас 60 хоног байдаг. Тэгээд нэгэнтээ аваачаад өгцөн одоо тэгээд тэр төргөө улсын хурал дээр яригдах ийм зүйл дээр
хэвлэл мэдээлэлд одоо жишээлбэл ингээд хөндлөнгөөс би тайлбарлаад ингээд байх нь бол бас нэг тийм зохимжгүй юм шиг л одоо тийм мэдрэмж төрсөн. Тэгэхээр өнөөдөр бүхэл асуултыг та бүхэн асууж болно. Үүгээр дамжаад одоо бас ингээд олон нийтэд хангалттай тайлбарлахад бол миний хувьд бол бэлэн байна. За 23 настай хүүхэд мэдээж би одоо хүүтэйгээ бас уулзаж цаг гаргаж чадахгүй. Миний аав хүний хувьд бол бас алдаа. Би энийг бол ойлгож байгаа. Гэхдээ 23 настай залуу гэдэг бол бас одоо би даасан юм одоо эрх зүйн чатамжтай иргэн шүү дээ. Би 23 настай байхдаа Дэлхийн зан олон улсын байгууллагт салбар удирдал явж байсан. Тэр хүн одоо хүнд хайр сэтгэлтэй болох одоо яаж одоо амьдралаа зохиохыг бол одоо би бас ингээд хөндлөнгөөс оролцоод байх нь бол бас зохисгүй. Мэдээж одоо олон нийтийн зүгээс одоо зөв амьдраасаа аль болохоор янз бүрийн юмд одоо чи ингээд нэг холбогдчихгүй хүн шиг хил ам битгий татлаасаа гэдэг ийм агуулгаар бол би одоо хоёр хүүтэй хоёуланд нь л дандаа хэлдэг. Харин бүр ингэж нөгөө нэг бас нэг юм одоо олон нийтийн өмнө гаргахгүй ингэж явж байгаад энэ нь бас нэг тийм нэрмээс олчууч гэж бас зүгээр өөртөө бол асуулт тавьсан тийм зүйл бол бас байгаа шүү гэдгийг бас хэлье. За миний хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой одоо хүлэг контент за Hero Entertainment-ийн 50% байдаг. 2017 оноос хойш энэ дандаа доктортой байж байгаа. Энэ бүгдээрээ л одоо open data дээр ингээд байж байгаа зүйл. За манай хүүгийн хувьд бол багасаа л одоо жишээлбэл нэг тийм зураг гэдэр авах сонирхолтой тийм л одоо хүүхд та нарч баг зарим нь бүгдээрээ мэднэ. Тэгээд сонирхлыг За оюун эрдэнэ сайдын микрофоныг нэмж өгье. Сонирхлыгаа дагуул одоо тийм контент төр хийх л юм одоо дуртай хөвгт. Манай аавал зураачин. За надад бол нэг тийм зургийн авьяас байхгүй харин манай хүүдүүл яг тийм авьяас байдаг. Тэрнийхээ л дагуу одоо ингээд энэ тэнд одоо контент хийгээд ингээд явдаг л одоо ийм л залуу цаашдаач одоо энэ ажлаа хийгээл өөрийнхөө л амьдралаар явах. Тийм зүйл шүү гэдгийг бас хэлье. За тэгээд яг мэдээж энэ зүйлтэй холбоотой бүх зүйл хугацаанд нотлогдно гэдэгт бол итгэлтэй байгаа. За миний хувьд одоо хөрөнгө орлогын мэдүүлэг болон өөрийнхөө орлогод хэрвээ эргэлзэжсэн бол ийм олон одоо галтай янз бүрийн сэдвүүр бол орохгүй байсан байх. За залуучуудтай би одоо хэрвээ зөвхөн энэ жагсаалын орлого нотлох асуудал байсан бол би шууд гараад уулзчихна. Өмнө нь ч одоо би 2 3 жагсаал дээр гараад уулзчихсан та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ цаг нь дуусчих шиг тийм. За тодруулах юм. За номын чимэг гүшүүн тодруулъя. За саяны асуултанд нэлээд бас тайлбар өгч авах зур хугацаанд дуусчлаа. Тэгэхээр гүйцээж хариулах маягаар асуултандаа тэр нэмэлт хариултыг нь авъя. За оюун эрдэнэ сайдын микрофоныг нээе. Тэг ер нь болчлоо доо. Тэгээд та хэд маань дахиад дэлгэрэнгүй асуувал хариулал явъя. Зүгээр залуучуудад талархаж байгаа. Мэдээж нээлттэй ил тод ийм л байдлын төлөө одоо бид нар цахим засаглалыг дэмжиж за өмнө нь одоо төрийн сангуудыг ч гэсэн ил болгож одоо олон асуудал дээр дандаа л одоо нийгэмтэйгээ хамт явсан. Тийм учраас энэ дээр миний хувьд бол өөрөө одоо ил тод байдлыг хангах ёстой. За нэгэж одоо миний хувьд бол сайн хийн. За ер нь яг одоо ингээд нотлогдож чадахгүй байгаа орлоготой холбоотой бас асуудал эдсийн газраас бид нар тэр их зүйн орчныг гэхдээ нэлээд тийм өөр агуулгаар орчин үеийн агуулгаар бас нэлээд оруулаад өргөн барьсан байгаа. Тэгээ ингээд батлагдаад явчвал тэгэл орлого нотолж чадахгүй бол тэгэл шууд тэр нөгөө нэг улсын орлого болдог байх. Тэр Сингапурын зарчим зөв шүү дээ. Энийг бид нар ярьсаар л ирсэн. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ дээр ямар ч асуудалгүй. За цаашдаа ямар ч асуултанд за ямар ч одоо энэ За Батбаатар гүшүүн